одоо чагсаалын гол зорилго нь юу вэ? Бас өөрийн зөвсөн лоз болохоор малын эмчүүд хүнс эрүүл мэндийг хамгаалж байна. За өнөөдрийн цугулсан одоо малын эмчнэрийн маань нэгдсэн одоо нэгдэл бол бид нар одоо 2025 онд тийм мал эмнэлгийн ажил үйлчлэгээ гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг бол бүр авч чадаагүй. Одоо онд амжчихсан байна. Одоо хүртэл одоо бидний даасанд ороогүй байх жишээ тий. За тэгэхээр одоо миний энэ лозон бол одоо малын эрүүл мэндтэй холбоотой мөн дээр нь одоо хүнсний эрүүл мэндтэй холбоотой юм лозон байж идэг. За тэгэхээр малын эмч бол ерөөсөө одоо хүн төрөлхтний эмч гэдэг утгаараа хоол хүнстэй холбоотой тий одоо бидний амаар орж байгаа одоо махсуу тий одоо бүхэл төрлийн одоо мал амтны гаралтай бүтээгдэхүүнүүд бол байж идэг. За энийг бид нар тий одоо эрүүл байдлахын тулд хүнсийг эрүүл байлгахын тулд одоо малын эрүүл мэндийг бол хамгаалж одоо анхан шатны нэгжлэр ажилладаг ийм малын эмчнэр байна. Тийм учраас одоо улсын захиалгат ажлынхаа тий ажил гүйцэтгснийхээ төлөө бид нар одоо хүртэл ажлынхаа хөлсийг авч чадаагүй дээрээ л одоо яг бид нар нэгдэж байна. Өнөөдөр малын эмч юу дуудчаад хэдэн төгнөөс цалин авдаг юм бэ? Одоо малын эмчнэр бол яг нөгөө 3 сайдын гэрээнд тушаалаар бол яг нөгөө ажил мэргэжлийн юу гэдэг чинь тий одоо цалингийн жишг байдаг тий. Гэхдээ бид нар бол яг хувийн нэгж гэдэг утгаараа бид нар өөрөө өөрсдийгөө санхүүжуулдаггүй гэхээс биш өөрөө өөрсдөө бид нар одоо сар болгон бид нар цалин авдаггүй гэсэн үг. Зөвхөн одоо улсын захиалгат ажил тий одоо малыг эрүүлжүүлэх энэ ажлыг гүйцэтгснээрээ л бид нар гүйцэтгэлийнхээ мөнгийг л авдаг. Үүгээрээ бид нар одоо тий доор ажиллаж байгаа хүмүүсээ цалинжуулах, өөрсдийнхөө аж амьдралыг авч явах, нийгмийн даатгал, татвар гэдэг ингээ бүх асуудлыг ингээд өөрсдөө одоо тий одоо төрөөс одоо бидний цалинг нэм гэж гуйхгүйгээр бид нар одоо өөрсдийгөө одоо санхүүг ингээ болгоод явдаг. Энэ байдал одоо ингээд 25 оны ажлынхаа хөлсийг авч чадаагүй одоо бид нар тий цалингийн одоо өөртөө тий одоо ажил үйлчилгээгээ явуулахын тулд бид нар бензин шатхууны өөртөө дээр нь одоо хүн ажилуулсныхаа төлөө цалингийн өгч чадаагүй байх жишээний дээр нь татвар нийгмийн даатгалын ийм одоо өрийн дарамтанд орчихсон ийм л байдалтай байж байна. Тий. Малын эмчнэрээ ер нь дэмжиж өгөхгүй бол одоо хамгийн хүний анхдаг чиглэлээ хүнсийг эрүүл байлгадаг хүмүүсийг дэмжиж өгөхгүй бол боловсон хүчний талаар бас жоохон хүсэлттэй болж байна. Тэгэлгүй яг одоо бол яг мал эмнэлгийн одоо энэ байгууллага маань хувийн одоо ийм компани болоод тий одоо яг одоо 30-аад жил болж байна. Тэгэхэд одоо яг 30 жилийн өмнө одоо залуу байсан эмчнэр маань одоо 60 70 тий 80 шахчихсан энэ эмчнэр маань одоо хүртэл ингээд ажиллаж байгаа. За тэгэхээр нөгөө нийгмийн асуудлыг шийдэж өгөхгүй цалин хөлс үнэлэмжтэй бидний одоо хөтөлбөрийн ийм үнэлэмж муугасаа болоо залуу боловсон хүчин төрөөсөө хөдөө орон нутгийн энэ анхан шатны мал эмнэлэгт бол очиж ажиллах нь тун хомсдолтой. Хэн ажиллаж гэнэ үг гэхлээр ээж аав нь малын эмч тий үр хүүхдүүдтэй мал эмнэлгээ одоо өв залгамжлж үлдээхийн тулд тэр хүүхдүүдээс бургадна. Тэр хүүхдүүд нь хүчээр очиж ажиллаж байна. Үнэхээр одоо сонирхолтой тий одоо морь мал тий адуу мал одоо сонирхолтой нэг нь анхан шатн дээр очиж ажиллаж байна. Бусдаар бол ерөнхийдөө бол төрийн албанд очих тий төрийн албаны ажилд очиж одоо ажиллах ийм сонирхолтой болчихсон байгаа. Яг одоо анхан шатн дээр ажиллаж байгаа эмчнэрийн насжилт бол маш өндөр болсон. За баярлалаа.